Гадаад мэдээний тоймын сүүлийн хэсэгт Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж буй цагаачдын эсрэг жагсаал эмх замраагүй байдлыг онцолж байна. Тус улсад өнгөрсөн 7 хоногт болон энэ 7 хоногийн турш 120 гаруй жагсаал цуглаан болсон. Үүнээс үүдэн цагдаагийн газар нь 900 гаруй хүнийг баривчлаад байна. Цагдаагийн байгууллагын тайлбарласнаар баривчлагдсан иргэдэг цагаачдын хувьд зөрчсөн нийт эмх замраагүй байдал үүсгэсэн. Бичиг баримтгүй цагаачдыг орогнуулсан болон дээрэм тонууд хийсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа. Жагсаалын үеэр зарим бүс нутагт хүчирхийл дэгдэж гадаадын иргэдийн эзэмшдэг жижиг дэлгүүрүүд тонууд өртсөн. Мөн Йоханнесбург хотын Александр дүүрэгт нэг хүн буудуулж амиа алдсан ноцтой ирэг гарчээ. Мөн Дурбан хотод нэгэн гадаадын иргэн өөрийгөө бай болж байна хэмээн эмээн барилгын 8 давхраас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Өнгөрсөн мягмар гарагтай нөхцөл байдал хурдсантай холбогдуулан тус улсын 9 мужийн 5 шөнийн цагаар нэмэлт цагдаа өгч дайчлагдаж Йоханнесбург хотын төвд зэвсэгт хүчний цэргүүдийг байрлуулад байна. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг болох радиогийн хөтлөгч асан Жасинта Ногомбес улс орны эдийн засгийг гадаадынхан булан авсан хэмээн буруутгаж цагаачдыг олноор нь албадан гаргах шаардлага нь биелэх хүртэл хөрөө гараг бүр тасралтгүй жагсна гэдгээ мэдгэжээ. Одоогийн байдлаар Өмнөд Африкийн фамын 3-1 нь ажилгүй байгаа. Дээр нь төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, гэмт хэргийн огцом өсөлтөөс үүдэлтэй иргэдийн бухимдал, ийхүү цагаачдын эсрэг хүчирхийл болон хувирч байна. Эдгээр жагсагчид эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ цагаачдтай шууд холбон тайлбарлаж байгаа ч хөндлөнгийн судлаачид үүнийг үндэслэхгүй гэж үзэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлэлээр Өмнөд Африкт 167 мянга гаруй дөрвөгч орогнол хүсэгчид амьдардаг нь Уганда, Чад, Кен зэрэг Африкийн бусад орнуудтай харьцуулахад маш бага тоо. Тус улсын нийт цагаачдын тоо ойролцоогоор 3 сая буюу нийт хүн амын 4%-ийг эзэлж байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй доогуур үзүүлтэйжээ. Тонууд өртсөн Этиоп, Сомали, Пакистаны худалдаачид нутгийн иргэдийн ажлын байрыг булаагаагүй. Харин ч түрээс төлөн жижиг бизнес эрхэлж зарим тохиолдолд нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг хэмээн байр сууриа илэрхийлсээр байна. Энэхүү нийгмийн тогтворгүй байдал нь тус улсад дотоодын үйлдвэрлэлийн бууралт, шатхууны хомсдол, иргэдийн худалдан авах чадварын доройтол зэрэг эдийн засгийн сорилтуудтай зэрэгцэн өргөж байна. Телевизэн гадаад мэдээний том энэ хүрээд өндөрлж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.